Итгэлцлийн үйлчлэгээ мөнгө хөрөнгө өсгөх бас нэг боломжит сувгуудын нэг бөгөөд банк санхүүгийн байгууллага болон итгэлцлийн үйлчлэгээ үзүүлдэг бүлийн этгээдүүд энэ үйлчлэгээ гаргах хэрэгтэй байдаг. За банк санхүүгийн байгууллагын хувьд гэх юм бол одоо Улаанбаатар хотод хамгийн дээд хэмжээ итгэлцэл гаргах дээд хэмжээ 5 тэрбум төгрөг байдаг. За бусад орон нутгуудад бол 1.5 тэрбум бүсчлээс хамаарат өөр байдаг. За итгэлцлийн хүүн бол мэдээж банкнд уламжлалт хадгаламжийн хүнээс бол хамаагүй өндөр. Одоогоор 18-аас 21% хүүг бол хэрэглэгчдэд санал болгодог. За тэгээд итгэлцлийг татахдаа хэрэглэгчээс гэрээний дагуу байгууллага татдаг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бас мөнгө өрөнгөөс одоо сувгуудыг хайж байгаа бол итгэлцлийн үйлчлэгээ банк санхүүгийн байгууллагаас судлаад үзээрэй.